Бурхан багшийн их дүйсэн өдрийн энэхүү баярыг нээж Намгийн бурхан шашинтнийтэй гонтон бэксний хийдийн дэд ханд гавж ган төгөр үг хэлнэ. За та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гайтгая. За өнөөдөр бурхан багшийн эхээс мэндэлсэн гэгээрэлд хүрж төгс гэгээрлийг олсон нирван дүрийг одоо үзүүлсэн ийм одоо өдөр. За тэгтээ дэрэг бурхан багш маань одоо бүтэн жилийн 365 хоногийн 109 сарын шөнийн 15 гэдэг энэхүү одоо нэг л өдрийг сонгож хүний одоо төрлийг бол таалаж за тэгээд түүн дээрээс хамгийн одоо гол зохиол болох гэгээрх ёсыг одоо үзүүлж тэгээд эцэст нь бол мөнх усыг сануулахын одоо үүднээс нирван дүрийг одоо бас мөн одоо энэ өдөр үзүүлсэн ийм одоо онцлогтой юм. Тэгэхээр дэрэг бол 365 хоногоос бурхан багш энэ одоо өдрийг бол сонгож ингэж одоо энэ гурван гол зохиолын одоо үзүүлсэн юм байна. Тийм учраас бол бид нар энэхүү өдрийг бол маш их одоо бэлгшээж бурхан багшийн одоо ажилласан ийм одоо цаг хугацаа гэж ингэж одоо үздэг. За тийм учраас бол энэ өдөр бид нар буян одоо хураах ямар нэгэн одоо буйны зан үйлийг одоо үйлдэх юм бол тэр маань бас жилийн одоо үед үйлдснээс олон дахин одоо илүү хүчтэй илүү их одоо буян болно гэж ингэж үздэг. За тийм учраас энэ өдрийг бол бид нар бүгдээрээ одоо буян тийшээх хэрэгтэй юм. За буян одоо юу хэлэх юм бэ гэхдээ зэрэг бид нар сайхан одоо сэтгэлийг төрүүлэх сайхан сэтгэлийн одоо үүднээс биеийн сэтгэл гурваар хийсэн ямарваа нэгэн одоо үйл бол буян юм. Тийм учраас амьтан бүгдийн одоо тусыг бодож энэ одоо их болсон 6 зүйлийн хамаг амьтны аж тусыг одоо бодож бүхий амьтан бүгдээрээ аж аргал сайхныг одоо хүсдэг. Бидэнтэй одоо ав адилхан. За тийм учраас бол бусдыг одоо бодож тэдгээрийн одоо төлөө бол сайхан одоо үйлийг одоо хийх ёстой юм аа. За тийм учраас бол энэ дэлхийн тэгээ түүнээс цаашлаад энэ одоо гариг ертөнц огторгуй сацуу одоо хязгааргүй одоо орон зайд хаана одоо ямар амьтан байна. Тэд бүгд цөмөөрөө амар амгалантай байгаасай. Тэдгээр бүгдээрийн сайн сайхны төлөө бол бид нар энэ өдөр бүгдээрээ сайхан одоо залбирч, өрөөл тавьж, олон сайхан буянтай үүдийг бол хамтдаа одоо бүтээж энэ одоо их буйнаа ч гэсэн хамаг амьтны сайн сайхны төлөө бол зориулн залбирцгаая. Ийм одоо өдөр юм шүү. Тийм учраас та бүгдийг энэ одоо өдөр бурхан багшийн одоо ачийг санаж буйныг одоо ихээр хураахад бол хураах одоо өрөөлийг бол дахин та бүгдтэй талбия. За баярлалаа. Баярлалаа. Бурхан багшийн төгс гэрэлд хүрсэн эхийн хэрэгэд орсон нирван дүрийг үзүүлсэн бурхан багшийн их дүйсэн өдөр бидний толгойн зуны тэргийн сарын шөнийн 15-нд Аргын толгойн 5 дугаар сарын 23-ны энэ өдөр тохиож байна. Бидний толгойн зуны ихэнх сарын шөнийн 1-ээс 15-ны өдрүүдэд тохиодог бурхан багшийн их дүйсэн өдрүүд нь бурхан багшийн лагшин мэндэлсэн төгс гэрэлд болсон нирван дүрийг үзүүлсэн гэсэн гурван үйл давхцлагаараа бусад дүйсэн өдрөөс маш их онцлогтой дэлхийн бурхны шашинтан бүгдийн хувьд утга төгөлдөр ёсчлон тэмдэглэдэг уламжлалт баярын өдрүүд билээ. Үүнээс хүн бүхэн өдрүүдэд өөрт болоод бусдын тусад хичээн буян манд ихээр шамдан буйнаа харивжуулдаг. Элэдгүүдэд нэлхсийг баярлуулж, ядуус төвлөг өгч, эцэг эхэлж, цагаан хоол идэж, хамаг амьтныг эмэрч, нэгэн сэтгэлээр хамдан өнгөрүүлбэл хийсэн буянтай нь 1000 түмб аривжна гэж үздэг. Авралт чухал дээд гурван эрдмийн ивэл адстар амьтан бүгдийн хүссэн сайн үйлс бүхэн айсангөрн саадгүй бүтэх болдог. Бурхан бүгдийн хайр инрэл хүчрхлийн байдлаас лам ховрооц төрийн ордны өмнөх эзэн бүгд Чингис хааны дөрвөн төлөвлөж эзэн бүгд Чингис хааны сан
Ажилтны дээдийг хайрлагч Пүнсэн цогмоо номуудыг унших болно.
чарга тойшлагица ятгорын дөрсем бояндан хага ном хотом гоем беркег номотом метр очирова сандан Чедян хоряг бач амгарадан гай шам ятам айдван сатия гаргай тагн номен сайхосанд ихэр беширдэ гурдан горван отнас мурагмо ваттайтрэн зэтгэдэр хойдосан нагдан йоданыг ухэл сансараг автргыг ага дургар Vegas Horason, Hedden, Sonner, Namsam, Montladia, Egadon, Hotan, the Bogdian, Boyan, Agam, Baisia, Coin, Delgram, Naming, Horte, Gergod, Satoyan, Warstung, Itzel, Hortada, Batang, Warshe, Horagaya, Nene, Bogdaran, Jeshinga, Hamo, Winia, Saxa, Korwan, Zagan, Bide, Satwa, Brasteng, Heroes, Sinchlam, Bokay, Lagda, Mokaya, Harakaya, Boknia, Gairadaga, Boknia, Vadash, Vidgoni, Gigai, Dedavirod, Gazarodia, Masha, Soan, Zagan, Tundra, Harakwe, Udon, Joragisang, Mos, Sagan, Anton, Nigol, Sangwigar, Awara, Hidden Sengon, Swan, Sengora, Satam, Bodov, Sarsang, Hitos, Aldangi, Ekavada, Voknia, Gamra, Lodat, Haratsang, Sharkukas, Hakai, Karan, Hatan, Jasang, Amdan, Zane, Dilegarodan, Zaira, Auragton, Horum, Madagton, Hinjas, the Shin, Strong Hurting, Hato, Dangaragas, Ankar, Nadan, Nadan, Utran, Durgan, Hora, Arwan, Gupta, Bukni, Jashni, Nargiran, Zatsurat, Aintam, Bukang, Haman, Jardangar, Urgan, Jitit, Kuturang, Ardwa, Chodone, Gutsagat, Burkne, Goston, Durgan, Higan, Gasodur, Kurag, Valtoga, Bagish, Korawan, Erdan, Unyang, Atistin, Higat, Orushwe, Namanj, Ormogwe, Jutam, Mardring, Huch, Gain, Nigotni, Sosan, Naman, Zakosni, Mutsa, Okardeng, Ora, Sitwisam, Botoga, Valtoga, Auralum Buki, Horangwe, Vakshing, Atan, Zita, Ahoy, Wayas, Hut, Ratadabu, Hangam, Ansara, Nirvani, Sain, Jodgan, Zungaram, Sain, Jodgan, Sagat, King, Utsing, Sansogang, Awaz, Rijay, Wada, Injekdan, Sanjagam, Himasam, Hamba, Sanjavatna, Dhamma, Shadajang, Hava, Inejadan, Givin, Dashadamba, India, Inyura, Dangan, Jagrami, Yava, Shigdan, Sanda, Mishadan, Vaidinajadan, Givin, Dashaniwang, Gendan, Dhamma, Shadan, Davin, Shoy, Midan, Ladan, Lam, Injay, Sagjana, Sagjay, Sagrang, Amsay, Shedam, Maljay, Shain, Dinajadan, Givin, Dashasambang,
За 80 бодох толдуудын дансан гаравчаа жигүүр хэрэг үгүй шуу нэгч үгүй адил эрэг хэрэг үгүй хүн нэгч үгүй Монгол түмэн бидэнд ихтэж эв хэрэгтэй багдаж эв хэрэгтэй хэмээн айлтжээ. Одоо хүндрийн дайснаа Монголын бурхан шашинтуудын гандан дэвсгэрийн гадаад харилцаа нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч Гэвш Батсангал багш лам хоорох сэтгэл болонд эврэнгүй сэтгэлийн бясалгал хөтлөнө. За сайн байцгаана уу. Энд хоромжуулсан олон лам хооргууд сүсгтэн олон та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтгахыг бүгдэд нь Бурхан багшийн их дүүчийн өдрийн мэнд дэвшүүлье. За одоо ингээд бүгдээрээ хамтдаа энэрэнгүй сэтгэлийн бясалгалаа эхлэе. За юуны өмнө бясалгал хийхээс өмнө бид бүхэн бүгдээрээ өөрсдийн дотоод сэтгэлээ тогтоох, сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй. Одоо ердийн үед бол бидний сэтгэл олон зүйлийг бодож байнга тогтворгүй байдаг. Тийм учраас бид сэтгэлээ тогтоох бясалгалыг одоо эхлэе. За бүгдээрээ нуруугаа цэх болгож суугаарай. Нуруугаа цэх болгоод мөрөө тэгшхэн ялангуяа жоохон бүхий нүдээ анж болно, нүдээ харж болно. Хэрвээ та сэргэг байвал нүдээ анж ягаад бясалгаарай. Хэрвээ жоохон нозоорж байвал нүдээ битгий анаарай. За бүгдээрээ эхлээд амьсгал дээрээ төвлөрөөрэй. Хамрын нөхөр орж байгаа, гарч байгаа амьсгал дээр бүх анхаарлаа төвлөрүүлээрэй. Өөрийн битгий бодоорой. Зөвхөн амьсгал дээрээ төвлөрөөрэй. Хэрвээ анхаарал сарнивал тэр даруйд нь буцаан авчирч амьсгал дээрээ тогтоогоорой. Амьсгаа гарч байна. За ингээд бид амьсгал дээр төвлөрч өөрийн дотоод бясалгалаа хийлээ. Одоо бүгдээрээ энэрэнгүй сэтгэлийн бясалгалтаа оръё. Энэрэнгүй сэтгэл гэдэг бол бид бүгдэд хамгийн чухал бидний амьдралын үндсэн амьдралын үндсэн суурь хамгийн чухал юм зүйл юм. Яагаад гэвэл хүмүүс бид ихэс төрсөн яг тэр агшинд энэрэнгүй сэтгэл бидэнд хэрэгтэй байдаг. Яагаад гэхээр ихэс дөнгөж төрсөн тэр баг хүүхдийг эмч, совлогч, өөр бусад аав, ээж нь олон хүмүүс энэрч хайрлаж ээж тэр хүүхэд амьд үлддэг. За тэгээд цаашлаад өдөр тутмын амьдралд бидний өдөр тутмын амьдралд энэрэнгүй сэтгэл бол хамгийн чухал юм. Яагаад гэхээр хүмүүс бид нэгээ энэрч хайрлсан энэ энэрэнгүй сэтгэл дээр үндэслэж бид нар аз жаргалтай сайхан амьдардаг. За тэгээд хожмоо амьсгал хураах эцсийн тэр мөчөд бидний дэргэд энэрч хайрладаг хүмүүс минь байвал бид илүү тайван амгалан амьсгал хураах болно. Тийм учраас бидний амьдрал эхэлсэн тэр цаг мөчөөс амьсгал хураах эцсийн тэр цаг мөч хүртэл бидэнд энэрэнгүй сэтгэл хамгаалж чухал байдаг. За мөн одоо шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүнд сэтгэлийн хат үүсдэг, энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүний биеийн эрүүл мэнд тайван, эрүүл мэнд сайн байдаг гэж ингэж дүгнсэн байгаа. Бидэнд бол маш чухал. За шинжлэх ухааны судалгаагаар энэрэнгүй сэтгэл бол бидний хамгийн чухал юм зүйл гэж дүгнэж байгаа. За ингээд бүгдээ энэрэнгүй сэтгэлийг юм мэдэрч энэрэнгүй сэтгэлийг мэдрэх бясалгалаа эхлэе одоо. За одоо та бүхэн эхлээд бодоорой. Таныг хайрлсан, таныг инэрэл хайраар тэтгэсэн, аз жаргал, баяр баясгалан өгсөн нэг хүнийг бодоорой. Таны амьдралд маш чухал үн цэнтэй, таныг инэрэл хайраар
аз жаргал баяр баясгалангаар тэтгсэн таныг хайрлсан нэг хүнийг бодоорой. Аз жаргал инэрл хайраар тэтгсэн таныг баяр баясгалангаар тэтгсэн нэг хүнийг бодоорой. Таны амьдрал үн цэнтэй За ингээд энэ хүнийг таныг хайрлсан хүнийг бодох үед танд ямар мэдрэмж төрж байна? Танд аюултай, тайван амгалан мэдрэмж төрж байна уу? Халуун дулаан мэдрэмж танд төрж байна уу? Үнийг анзаараарай. За тэр саний бодсон хүнээ бясалгана. За таныг инэрл хайраар тэтгсэн, аз жаргал, баяр баясгалан өгсөн тэр хүнийг та нүдэрээ харж байна гэж бодоорой. Нүдэрээ харж байна. Түүнийг яг бодитоор харж байна. Түүний нүүр царайг харж байна. Инэрл хайраар тэтгсэн, таныг инэрч хайрлсан тэр хүний нүдийг харж байна гэж бодоорой. Одоо түүний дуу хоолойг сонсож байна гэж бясалгаарай. Таныг хайрлсан хүний дуу хоолой таны чихэнд сонсогдож байна. Хэрв танд хандаж хэлсэн үг байвал тэр үгийг та яг одоо чихээрээ сонсож байна гэж бясалгаарай. Тэрээр таныг инэрч хайрлсан, танд аз жаргал, баяр баясгалан өгсөн тэр хүний хүнтэй холбоотой сэтгэлд хоногшин үлдсэн үнэр амт байвал түдгээр бүгдийг мэдэрч байна гэж бясалгаарай. Мэдэрч байна. Одоо бүгдээрээ хүрэлцгүйгээр мэдэрч бясалгая. Таныг инэрч хайрлсан тэр хүний та халуун дулаан гарыг мэдэрч байна. Хэрэг тэр хүн таныг тэрсэн, таны биед ямар нэгэн байдлаар хүрэлцсэн тэр мэдрэмжийг та яг одоо мэдрээрэй. За одоо бүгдээрээ өөр дээрээ анхаарал хандуулаарай. Эдгээрийг бодож бясалгах үед танд ямар мэдрэмж төрж байна? Таны биед ямар нэгэн мэдрэмж төрж байна уу? Таны сэтгэлд ямар нэгэн өөрчлөлт орж байна уу? Ажиглаарай. Тав тухтай, тайван амгалан мэдрэмж төрж байна уу? Халуун дулаан мэдрэмж төрж байна уу? Ажиглаарай. За ингээд бид бүгдээрээ энэ бясалгалыг хийснээр инэрл хайрыг яг бодитоор мэдэрж байгаа. Шинжлэх ухааны тухайн үйл явдлыг
эргүүлэн бодож санах мөн одоо яг тэр үйл явдал явагдаж байгаа энэ хоёроос яг адилхан мэдээлэл тархинд очтгоо гэж үзсэн. Тийм учраас яг тэр инэрл хайрыг мэдэрч тэр одоо бодож бяцлагж байгаа яг энэ үед бол адилхан одоо тархины эрг идэвсүүдний идэвч нэ гэж үзсэн байгаа. За ингээд бүгдэнд нь халуун дулаан тав тухтай тайван амгалан мэдрэмж төрж байгаа. Сэтгэл ямар ийм чухал учраас танд ийм тайван амгалан таныг ингэж одоо аз жаргалтай тайван амгалан болгож байгаа учраас энэ энэрэнгүй сэтгэл надад ч хэрэгтэй, бусдад ч хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ одоо энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бяцлаглаа эхлэе. Түүхэнд бол эхлээд өөрийгөө энерж хайрлах хэрэгтэй. Өөрийгөө энерж хайрлаж ээж бид бусдыг хайрлах болно. Өөрийгөө энерж хайрлаж чадахгүй бол бусдыг хайрлах боломж байхгүй. За тийм учраас бүгдээрээ эхлээд өөрийгөө энерх бяцлаглаа хийцгээе. За зарим үед бид өөртөө хатуу ханддаг. Ялангуяа алдаа гаргасан үедээ би тэр үед тэгэх байсан, ингэх байсан гэж одоо өөртөө хатуу ханддаг. Өөрийн хийж чадаагүй зүйлдээ би тэнд хүрэх ёстой байсан. Гэтэл би түнд хүрч чадсангүй гэж өөртөө хатуу ханддаг. За мөн одоо ямар нэгэн таагүй үйл явдал тохиолдоход надад л одоо ийм таагүй үйл явдал тохиолдчихлоо. Бусад хүмүүст ийм болсонгүй. Би л одоо ингэж зовж байна гэж өөртөө улам хатуу ханддаг. Тийм учраас бид хэдийгээр өөрийгөө энерж хайрладаг гэж үздэг боловч ихэнхдээ алдаа гаргасан үедээ таагүй үйл явдал тохиолдсон үед өөртөө хатуу хандах тохиолдол байдаг. За тийм учраас бид одоо бүгдээрээ сайн одоо эргэцүүлэн бодох хэрэгтэй. Алдаа бүтлгүйдэл алдаа гаргасан үедээ бүтлгүйдсэн үедээ мөн одоо таагүй үйл явдал тохиолдох үед гарц гарлаг гарах үед бид аль болох тайван байж өөртөө зөвлөн хандах хэрэгтэй. За ингэхийн тулд бид 3 зүйлийг одоо ойлгож авах хэрэгтэй. Хүн бүхэн ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг. Энэ хорвоо дээр алдаа гаргадаггүй, бүтлгүйддэггүй нэг ч хүн байхгүй. Ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг. Тийм учраас алдаа гаргасан үедээ зөвхөн би алдаа гаргаж ийн гэж битгий бодоорой. Хүн бүхэн адилхан. Хоёрдугаарт нь хүмүүс бид бүгдээрээ хэмжээ хязгаартай. Бид хэмжээ бидний бие махбод хэмжээ хязгаартай, бидний сэтгэхүйн цар хүрээж хэмжээ хязгаартай. Бид хэмжээ хязгаартай учраас бүхнийг зөв хийж чаддаггүй. Мөн одоо зөвхнийг бүхнийг одоо төгс төгөлдөр хийх боломж байхгүй. Мөн одоо бидэнд тохиолдож байгаа аливаа үйл явдлыг бид бүгднийг урьдчилан тооцоолох боломж байхгүй. Бид хэмжээ хязгаартай учраас бидэнд тохиолдож байгаа энэ олон асуудлуудыг бүрэн гүйцэд удирдан жолоодох боломж байхгүй. Нэг талаасаа бидэнд тохиолдож байгаа энэ олон үйл явдлууд бол маш олон янзын одоо нөхцөл шалтгааны улмаас бий болдог. Бид хэмжээ хязгаартай учраас тэр бүгдийг урьдчилан тооцоолж хүн бүхэнд сайн чанарууд байдаг. Тэр учраас өөрсдийн сайн чанаруудыг бодоорой. За одоо ингээд бүгдээрээ өөрийгөө энерх бяцлаглыг одоо хийцгээе. Бүгдээрээ өөр дөр анхаарал хандуулаарай. Өөр дөрөө төвлөрөөрэй. Хүн бүхэн адилхан гэж бодоорой. Хүн бүхэн адилхан. Би ганцаараа биш гэж бодоорой. Ганцхан би алдаа гаргаагүй. Ганцхан би бүтлгүйтэйгүй.
ганцхан надад таагүй үйл явдал тохиолдоогүй гэж бодоорой. Одоо бүгдээр өөрсдөө хэмжээ хязгаартай гэж бодоорой. Бид хэмжээ хязгаартай эгэл ердийн хүмүүс. Хэмжээ хязгаартай, миний бие махбод хэмжээ хязгаартай, миний оюун бодолч хэмжээ хязгаартай. Би хэмжээ хязгаартай учраас бүхнийг өдөрдөн жолоодох, бүхнийг урьдчилан тооцоолох боломжгүй. Өөрт тулгарч байгаа асуудлуудыг бүгднийг хянах боломжгүй гэж бодоорой. Би хэмжээ хязгаартай эгэл ердийн хүн гэж бодоорой. Одоо бүгдээрээ өөрсдийн сайн талыг бодоорой. Өөрсдийн давуу тал, сайн чанар, өөрийн сайн хийж чаддаг зүйлүүдээ бодоорой. Та олон зүйлийг хийж чадна, үүнийг чадна, түүнийг чадна. Надад ийм чадвар байгаа. Хүн бүхэнд сайн тал, давуу тал байдаг. Эдгээрийг бодох үед танд өөрийгөө нэрч хайрлсан халуун дулаан сэтгэл төрж байгаа. Энэ халуун дулаан сэтгэл өөрийгөө нэрч хайрлсан нэрнгүй сэтгэл таны цээжинд гэрэл болон асч байна гэж бодоорой. Одоо бүгдээрээ гүнзгий амьсгаа аваад буцааж гаргана. Гүнзгий амьсгаа авах үед таны цээжинд ассан энэ гэрэл улам тод асч байна. Амьсгаа гаргах үед энэ гэрэл цацарч таны бие махбодын эд эсийг тэтгэж байна. Таны дотоод сэтгэлийг гэрэлтүүлж байна гэж бодоорой. Гүнзгий амьсгаа аваарай. Гаргаарай. Өөрийгөө нэрч хайрлсан нэрнгүй сэтгэлийн гэрэлгийг улам тод асч байна. Гүнзгий амьсгаа аваарай. Гаргаарай. Өөрийгөө нэрч хайрлсан нэрнгүй сэтгэлийн гэрэлгийг улам тод асч цацарч байна. Гүнзгий амьсгаа аваарай. Тогтоогоо гаргаарай. Энэ гэрэлгээ таны бие махбодын эдис бүгдийг таны сэтгэлийг гэрэлтүүлж байна. Энэ цаг мөчөөс эхлээд өөрийгөө нэрч хайрлаа. Ялангуяа таагүй үйл явдал тохиолдох үед бүр илүү өөрийгөө нэрч хайрлаа гэж бодоорой. За ингээд бүгдээр өөрийгөө нэрч хайрлах бясалгалаа хийлээ. Одоо бид бусдыг нэрч хайрлах бясалгалаа шилжье. Бусад хүмүүс надтай адилхан гэж бодоорой. Надтай адилхан. Шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүмүүс хоорондоо адилхан гэдгийг бодох тусам нэг нэгээ нэрч хайрлана. Адилхан гэдэг бодол дутагдсны улмаас нэг нэгээ хайрлаж чаддаггүй, нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр ханддаггүй гэж үзсэн байгаа. За тийм учраас бид бүгдээрээ хамгийн түрүүнд өөрсдийгөө бид бүгдээрээ адилхан гэж бодоорой. Түрүүд өөрийгөө нэрч хайрлах үед би алдаа гаргадаг гэж хэлсэн. Алдаа гаргадгаар хүн бүхэн адилхан. Бүтлгүүддгээр хүн бүхэн адилхан. Таагүй үйл явдал тохиолддогоор хүн бүхэн адилхан. Хоёрдугаарт нь хүн бүхэн хэмжээ хязгаартай. Би хэмжээ хязгаартай яг адилхан, үүнтэй адилхан хүн бүхэн хэмжээ хязгаартай.
Хүн бүхэн хэмжээ хязгаартай учраас бүхнийг зөв хийх боломжгүй, бүхнийг зөв хийх албагүй. Зарим үед алдаа гаргадаг, зарим үед бүтлгүүддэг. Гуравдугаарт нь надад сайн чанар байгаатай адил хүн бүхэнд сайн чанар байгаа, хүн бүхэнд давуу тал байгаа, хүн бүхэнд сайн чанар байдаг учраас хүн бүхнийг хичнээн миний муу гэж бодож исэн хүнийг ч гэсэн хэн нэгэн хүн хайрлаж л байдаг. Тийм учраас бид бүгдээрээ адилхан юм. Хоёрдугаарт нь хүмүүс бүгдээрээ бидэнд ачтай. Хүн бүхэн бидэнд ачтай. Миний өмсөж байгаа энэ хувцсыг харахад л бүгднийг хүмүүс хийсэн. Миний ууж байгаа нэг жижигхэн усыг маш олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон. Олон хүмүүс хөдөлмөрлөж бидний ууж байгаа ус бий болж байна. Нэг усыг аваад үзэхэд тэр усны сав, таглаа, тэн дээр байгаа шошго, дотор нь байгаа ус энэ болгоныг маш олон хүмүүс нэгдэж хийж ээж энэ ус миний гар дээр ирж байгаа. Тэгэхээр бид нэг өдрийн хугацаанд ганцхан ус уухгүй маш олон зүйлийг бид эдэлж хэрглэж байгаа шүү дээ. Хувц өмсөж байна, дээл өмсөж байна, хоолунд идэж байна. Нэг хоолн дотор гэхэд хичнээн олон янзын олон зүйл байдаг үлээ. Тэр бүгдийг олон хүмүүс нэгдэж ингэж бий болгосон учраас энэ олон хүмүүсийн ач баянаар би үдий зэрэгтэй амьдарч байгаа. Тийм учраас хүмүүсийн ачийг бодох хэрэгтэй, бусдын ачийг бодох хэрэгтэй. Хэдийн хэмжээнд бусдын ачийг бодно, төдий хэмжээгээр талархах сэтгэл төрнө. Энэ талархах сэтгэл төрөх үед тэднийг дотнчлон хайрлах сэтгэл төрнө. За одоо бүгдээрээ бусдыг үнэрж хайрлах бяцлаглаа эхлэе. За бүгдээрээ хүн бүхэн адилхан гэж бодоорой. Хүмүүс бид бүгдээрээ адилхан. Миний хайртай хүн ч надтай адилхан, миний дургүй хүн ч надтай адилхан. Гудамжин зөрөөд өнгөрч байгаа хүн бүхэн надтай адилхан. Энэ хүмүүс бүгдээрээ надтай адилхан зарим үед алдаа гаргадаг. Зарим үед бүтлгүүддэг. Мөн хүн бүхэн хэмжээ хязгаартай. Хэмжээ хязгаартай учраас бүхнийг зөв хийх боломжгүй. Бүхнийг сайн хийх боломжгүй. Хүн бүхэнд сайн чанар байгаа. Миний хайртай хүмүүст ч, миний дургүй хүмүүст ч сайн аль алинд нь сайн чанар байгаа. Бүгдэд нь давуу тал байдаг. Надад сайн чанар байгаатай адил, надад давуу тал байгаатай адилхан хүн бүхэнд ийм чанар бий. Хүмүүс бид адилхан учраас өөртөө сайхан сэтгэлээр хандсан шигээ, өөрийгөө эмэрч хайрлсан шигээ бусдыг ч гэсэн эмэрч хайрлая гэж бодоорой. Бусдад сайхан сэтгэлээр хандъя. Өөрийн алдаагаа уучлсантай адилхан бусдын алдааг ч уучлая. Бусдад зөөлөн хандъя. Хүмүүс бид адилхан байгаа зогсохгүй хүн бүхэн бидэнд ачтай. Миний өдөр тутмын хэрэгжилж байгаа олон зүйлийг, маш олон зүйлийг би бусдын хүч хөдөлмөрөөр хүртдэг. Тийм учраас хүмүүс бүгдээрээ надад ачтай гэж бодоорой. Бусдын ачийг санаарай. Ачтай хүмүүсийн ачийг хариулъя гэж бодоорой. Энэ цаг мөчөөс эхлээд бид бусдад инэрэнгүй зөөлөн сэтгэлээр хандъя. Бусад хүмүүс бүгдээрээ амар амгалантай байгаасай гэж бодоорой.
зовж шаналж байгаа хүмүүс бүгдээрээ зовлон шаналлаасаа салаасаа. Ялангуяа сэтгэлийн шанал нь арилаасаа, бүгдээрээ сэтгэл нь амгалан тайван байгаасаа гэж бодоорой. Яг энэ үед бусдыг инэрч хайрласан инэрэнгүй сэтгэл төрж байна. Энэ инэрэнгүй сэтгэл таны цээжинд гэрэл болон асч байна. Гүнзгий амьсгаа авах үед энэ гэрэлгийг уламтад асч байна. Амьсгаа гаргахтай зэрэгцсэн энэ гэрэлгийг цацран гарч хүн бүхэнд очиж тусч байна. Гүнзгий амьсгаа аваарай. Тогтоогоод гаргаарай. Бусдыг инэрч хайрласан инэрэнгүй сэтгэлийн гэрэлгийг тодорч байна. Гүнзгий амьсгаа аваарай. Тогтоогоод гаргаарай. Бусдыг инэрч хайрласан инэрэнгүй сэтгэлийн гэрэлгийг цацран гарч хүн бүхэнд очиж тусч байна. Тогтоогоод гаргаарай. Инэрэнгүй сэтгэлийн гэрэлгийг хүн бүхэнд очиж тусах үед тэдний зовлон шаналж арилж бүгдээрээ амар амгалантай, баяр баясгалантай болж байна гэж бодоорой. За ингээд энэ хүрээд бидний одоо инэрэнгүй сэтгэлийг бясалгах шинжлэх ухааны хэсгийн одоо эрдэмтдийн боловсруулсан бясалгалын хөтөлбөр явлаа, товчхон одоо явлаа. Одоо бүгдээ бурхны шашны үүднээс инэрэнгүй сэтгэлийг бясалгах товчхон бясалгал хий. За бурхны шашинд их болсон 6 зүйлийг хамаг амтан гэж тайлбарладаг. Их болсон 6 зүйл гэж. Энэ их болсон 6 зүйл гэдэг нь ямар учиртай вэ гэхээр бидний оюун ухаан, сэтгэл оюун маань тэргүүлшгүй цагаас, эхлэлгүй цагаас явж ирсэн. Энэ урт удаан хугацаанд явж ирсэн энэ оюун ухаан маань, энэ сэтгэл оюун маань олон төрөл авсан. Төрөл авах болгондоо бид олон ихээс төрсөн. Бидний авч үзээгүй төрөл гэж байхгүй, авч үзээгүй төрөл гэж байхгүй учраас их үйл байдал тогтоогоогүй амьдч амтан байхгүй. Тэгэхээр хүн бүгдээрээ одоо хизээ нэгэн цагт их үрэн барилга тогтоож ирсэн ийм одоо учиртай. Бидний энэ оюун ухаан оюун ухаан маань үргэлж тасралтгүй үргэлжилж явсаар байгаад урд ихийн дөнгөж ихийн хөвлөд орсон тэр цаг мөчид тулна. Тэр цаг мөчийн оюун ухаан маань мөн л ялгаагүй гинт бий болоогүй өмнөх оюун ухааныхаа үргэлжлэлд сэтгэл оюуныхаа үргэлжлэлд явж байгаа. Тэгэхээр бид нар ихийн хөвлөд орж байгаа дөнгөж тэр ихийн хөвлөд орж байгаа тэр цаг мөчийн тэр цаг мөчийн сэтгэл учраас ингээд урд настайгаа холбогдно. Ингэж яваад үзэхлээр бол бидний энэ сэтгэл оюун бол маш удаан хугацаанд олон төрөл дамжиж явдаг аа. За ингээд их үйл барилга тогтоогоогүй нэг ч амтан байхгүй. Бурхны шашинд бүгдээрээ их болсон 6 хамаг амтан гэж уншиж залбирч явдаг. За ийм учиртай одоо бүгдээрээ их болсон 6 зүйлийн хамаг амтныг энэрч хайрласан энэ инэрэнгүй сэтгэлийн цаглагчгүй дөрвөн бясалгалаа одоо хийцгээе. За бүгдээрээ эхлээд хамт бүгдээрээ амар амгалантай байгаасаа гэж бодоо. Энэ зөвхөн биш. Хүнд аашлаад аливаа атгуу сонтон, аливаа амьд хатан өмтөн энэ гариглал дээр амьдарч байгаа өчүүхэн үд хорхоо талтай байхыг хүсдэг. Бүгдээ амьд жаргалтай байгаасаа дараа нь дээр амьд амьдарч байгаа бишээ. Маш олон гариг ертөнц байгаа. Энэ гариг ертөнцид өөр амьтад амьдардаг. Хязгааргүй энэ сансрын энэ гариг уужим энэ гариг ертөнцид
Сансрын орон зайд байгаа энэ олон гариг ертөнцид амьдарч байгаа амьтан бүхэн бүгдээрээ жаргалтай байгаасай гэж бодоорой. Их болсон 6 жилийн хамаг амьтан бүгдээрээ амар амгалантай байгаасай. Их болсон 6 жилийн хамаг амьтан бүгдээрээ зовлон шаналаасаа ангижраасай. Хамаг амьтдын биеийн зовлон найрлаасай, сэтгэлийн бүгдээ зовлонгийн шалтгаанаас арилга болтугай гэж бодоо. Хийгээд амгалангийн шалтгаан өгөлдөр болтугай. Зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай. Зовлонгийн амгалангаас битгий хагацаасай. За, ахаад нэг бэлтгэе. Их болсон 6 жилийн хамаг амьтан бүгдээрээ амгалан хийгээд амгалангийн шалтгаан өгөлдөр болтугай. Их болсон 6 жилийн хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай. Их болсон 6 жилийн хамаг амьтан зовлонгүй амгалангаас битгий хагацаасай гэж бодоорой. Сэтгэлийн хүч, сэтгэлийн бол бүгд сайхан эрүүл мэндэд ч сайхан боловлох ийм хүчин чадал бий боллоо. Бид хамаг амьтдыг эрүүл сэтгэлийг бодож үзлээ. Тэгэхээр их буюу хурааж байна. Бүгдээ хамтдаа энерги сэтгэлийг бясалгасан хэлхий бүгдд нь баярлалаа. За, бацны хэлтэй баярлалаа. Тэгэхээр бурхан багшийн үлдсэн өдрийн энэ хөө үйлчлэлд манай Монголын гавьяа жүжигчд маань уран бүтээлсэн байна. Одоогийн хэлсэн хандаа сэтгэлийн зөвлөмж эцэг сэтгэлийн бишүүлсэн эрхэм өргөн дарахад Монголын Монголын даваа жүжигч Баатар Барин хууч Монголын даваа жүжигч Амар баяр.
Өндөр замраар сэтгүүлийн бэлтгэл засварлан авширсан байдаг. Адилхан дэдийг хайрлагч язгуур дамжлагын багш шидийн хүрийг бодогч Америкийн багшин ятан агвар саатыг өргөж байгнес намын сэтгүүл чөтөж ихний шилдээр уран үднэс мөргөнөө. Багшмарын universitet хийгээд оршихуй намын чанар хормгүй шүтэн барилгын хүч би тэргүүтний сүсэг намын сэтгүүлийн үйлсээр бүдгэргийн үр сэтгэгчийн өдгөлтөөр авраг бүхний грант гişin açışlar агуу үйлс хорсын дээрх бүхнамлаад бүрмэрваны сайн чуулган хэн дөрөн бүтсэн сайн чуулганы цаг зэмхий үлзий оршдог. Энэ ясэл section da uyuyanın zaman bak. Энэ багаас бүхэлдээ банкны тэгшлэн хийдрүү хөдөлгөхийг хүсэж байна. Энэ хөлтөд төлөвлөлт дэлхийн төлөвлөлтөөр шилжүүлсэн хадгалан эдгээр
сэтгэлд дүүрэн байж утга учиртай амьдрахын хүсэл залбирал ирээдүйн зориулъя гэсэн сайхан үгээр өндөрлөе. Та бүхний эзний төлөв өдрийн дотор шалтгаан баярлалаа гэнэ. 이시 옆쪽 Ortada ne koyuyor tahta? Ne koyuyor? Ne koyuyor? Ha, yok o, parayı. Ne koyuyor oru? Ne koyuyor? Энэ цаг өдрийн мэндийг хүргэж байна. Нэг бүхний ард түмэнд ичгэл суугаа хүн шашинтай. За өнөөдрийн бурхан багшийн ихнүүч өдрийн жагсаал орцоор бүрдсэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд сум видеогийн нам төлөөлөл ирж нэг холбоотой. за тэгээд жагсаал байгууллагууд дарааллынхаа дагуу явнаа. Одоо энийг өндөрлөө түн талбайгаас гадны хэд рүү ингээд хөтлөж байна. За тэгэхээр хамгийн ихэнд бурхан багшийн Мэдсэн дүрийн араас гандан тэгшлийн хэдийн нам хургууд явнаа. За бусад хүмүүс маань түр хүлээж байгаарай. За уушлаарай. За жагсаалд орцож байгаа хүмүүс маань түр зогсоорой. За жагсаалд орцож байгаа хүмүүс маань түр зогсоорой. За байгууллагууд зогсож байгаарай. За шашны их сургуулийн ламнар зогсож байгаарай, түр зогсож байгаарай. За аваарай. За гандан тэгшлийн хэдийн араас дүүхэд дацсан, зүд дацсан, илгээр дацсан, дацсан, гурван цайхан дацсан гэд нам хургууд явнаа. Аваарай. За авцсан, болцсон. Микрофоныг садгаарай. За энд таны буян даган байсны төв байна, болдын соёлын төв байна, түр зогсож байгаарай. Айцдагч. Цагаан дянхаа төвийн зогсож байгаарай. За эхлээд хамгийн ихэнд нам хургууд маань очоод бурхан багшийн Мэдсэн дүрийн урд очоод зогсноо. За. Авда. Авда. За мэрэгжлийн хүнээр дарууллаа шүү. За тэгэхээр Будда продакшны машин хамгийн урд гараад Будда продакшны араас гандан тэгшний хийдийн лам хургууд бурхан багшийн Мэдсэн дүрийн араас Дэлгэн хотогдсан Нара банчсан Дашчойдон дацсан Мамбат дацсан хийд Самяа хийд Хаваг сусаас ирсэн хийдийн Where's Cameron? Арт чи яваад байна. Яа шүлтөө ингээ орооч маасаа.
Очиж явж байна. Энд явж байна. машин дээр гарцсан шүү. Өг.
Зуны ихэнх сарын шөнийн 15 Бурхан багшийн их дүйцэн өдрийн баяр энэ 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээ